За төрийн байгуулалтын байнгын орон одоо ямар шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг байгуулалтын байнгын орон дараас өөрөөс нь маш тодорхой асуух хэрэгтэй шүү. Бид юу ч ойлгосонгүй. Маш харамсалтай зүйл болж байгаа. Өнгөрсөн одоо Баасан гаригийн төрийн байгуулалтын байнгын орон бүгдээр санаж байгаа бох тийм ээ. Маш өндөр эрсдэлтэйгээр хуралдаж байгаа төр одоо ингээд завсралсан. Өөрөөр хэлбэл 5 дахь өдрийнхөө эрсээр одоо үргэлжлэх бүрэн боломжтой. 30 гишүүнээс 22 гишүүнэгдэж одоо бараг 70-80% ийм бүрэн эрсдэлтэй байлаа. Гэтэл одоо тодорхойгүй шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар гинт хойшлуулчлаа. Сая ямар одоо шатандаа явж байсан бэ гэхээр 10 гишүүний одоо үг хэлэх ийм процесс үлдсэн. За би хамгийн түрүүнд нийлэх байсан, хугацаанд орж ирсэн. За мөн миний ард байсан 4-5 гишүүн орж ирсэн. Ингээд сууж байсан. Ингээд эрс одоо бүрэн одоо боломжтой байгаа учраас хурал үргэлжлүүлэх юм санал тавьсан боловч одоо бидний саналыг хүлээж авсангүй хурлын дарга байнгын орон дарга өөрөө шууд хойшлуулчлаа. Гэхдээ яг 5 өдрийнхийг бол ойлгож болж байна тийм ээ. 5 өдрийн Баасан гарагт 18 цагт ажлын цаг дууссан учраас одоо байнгын орон дарга өөрийнхөө бүрийн эрхийг хэрэгжүүлж хуралдааныг завсарлуулсан. За гэтэл одоо ажлын цагаар эртсэн хүрсэн байгаа байнгын хорог тодорхойгүй хугацаагаар тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. За яг нэг хэлсэн шалтгаан ийм юм хэллээ. За эртсэн байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй байна. Одоо байгаа манай их хурлын дэгээр их хурлын нэгдсэн чуулган дээр хүртэл эртсэнд орчоод байхгүй байгаа гишүүд эсрэг санал нь гараад явж болдог шүү дээ. Тийм үсттэй. Тийм ээ. За ийм шалтгаанаар ингээд хойшлуулж байгаа нь бол одоо маш тодорхойгүй байдал үүсэж байна. Энэ бол одоо ямар ч энгийн иргэн ойлгохоор улсын их хурлын дэгийг зөрчлөө. Ийм дэг зөрчигдөж байгаа учраас тодорхой хэмжээнд одоо энэ Монгол улсын үндсэн хуулийн зөрчил үүснэ энэ асуудал дээр. Тийм учраас энэ асуудал бол хөндөгдөв. Ардсан намынхан бол андмөр гишүүн орж ирсэн шүү дээ хурлыг хүндэтгээд. Гэхдээ хүндэтгээд гэдэг нь би юу шүү. Нөгөө үг хэлэх 10 гишүүн дотор ардсан намын гишүүд бол байгаагүй. Ажим учраас нөгөө бүлгийн хурланд давхардж ирсэн учраас хурал эхэлжээгээ одоо санал хураалтын үеэр дээр нь бид ороод ирнэ гэдгийг мэдгдсэн. Тийм учраас тэр бол шалтгаан биш. Уг нь ингээ байнгын орны дарга байсан биш та ингээ. Байлгүй. Ер нь 5 гишүүн байсан. Ер нь санал хүч. Одоо манай сая үг хэлэх гишүүдээс би байлаа, бям цогт гишүүн байлаа. Хэрлэн гишүүн байсан, сайн зураг гишүүн байсан. Тэгээд Бадам сүрэн гишүүн байсан. Ингээд нэг үг хэлэх гишүүд нь 5 байж байгаа байхгүй юу? Тэгэл хилээл явж явах гэдэг чинь. Тийм ээ. Гэхдээ одоо байнгын орны хурал даргалж байгаа хүн одоо лан цайм ингээд хэд нэг талыг барьж хурлыг өөрөө өдөртөх нь бол бас л их л эрсдэлтэй бөгөөд их л муухай харагдаж байна. Тийм ээ 5 дахь өдрийн хуралдааны та бүхэн харсан баг. Яаж олуулаа ганц хүнийг одоо тал талаас нь боорлж ингэж сууж байв тийм ээ. За бид одоо ерхий сайдын ганцаарыг нь оруулчаа суугаад тийм биш одоо бид бас орж ирсэн. Бид одоо байнгын орны гишүүн биш байхгүй. Гишүүн биш ч гэсэн одоо байнгын орны гишүүд дундаас одоо манай бидний журмын нөхдүүд маань олонхороо одоо боорлож ерхий сайдыг одоо Монгол ардын намын баг хурал дээрээс 67%, Монгол улсын их хурал дээрээс 85%, 126 гишүүнээс 108 гишүүнээс санал авч дэмжиж гарч ирсэн ерхий сайдыгаа 100 хоног дээр нь манай намын журмын нөхд гишүүдийн санаачлагтайгаар огцруулна гэдэг асуудлыг төрийн байгуулалтын байнгын орон дээр мөн л одоо олонхороо тал талаас нь боорлож олонхороо коновдох гэж ингэж дулангаст суугаад харахад маш харамсалтай байлаа. Тодорхойгүй гэрж ерөөсө тодорхойгүй л болчихж байгаа. Тэгээ би түрүү хэлж суулаа хамгийн харамсалтай зүйл төсвөө бид нар хэлж чадахгүй байна. Төсөө өргөн барьснаас хойш 45 онлоо. Одоо ерөөсөө нэг 3-7 хоног л үлдлээ одоо төсөө бид нар одоо баталсан байгаа шүү дээ өдрөө харах юм бол өвөл одоо хаяанд ирсэн байна. Бид өвлийг одоо хамгийн эрсдэлтэйгээр тооцох ёстой. За улсын хурал таарах бол хэврээ төсөө баталж чадахгүй бүр хамгийн бага асуудал шүү. Энд чинь өөрөө улс орны нийгмийн эдийн засгийн асуудал маш одоо үндэсний аюулгүй байдал ч одоо охирол учраа эрсдэлтэй байдал үүснэ. Хэврээ төсөө баталж чадахгүй бол 1 сарын 1-ээс хөдөлмөрийн үндэсний хамгийн доод хэмжээгээр зөвхөн төрийн албаа агентны цалин тавих төдийл одоо төрийн ажил үргэлжлэх нэ. Тэгээ энэ бол маш харамсалтай асуудал. За дээрээс нь тэр яригдаад байгаа тэр үндэслэл гэдэг байгаа. Тэр дотроос би нэг зүйлийг онцолж ярих гэж бодож байгаа. Өмнө ч бас би та бүгд хэлж байсан. Манай дамжны сайд ч юм уу бас салбарын сайд нь хэлсэн. Тэр амнат гэж ярьж байгаа асуудал. Ер нь бид үндэсний уул уурхайн хуультай болсны үр дүнд хятадын биржийн үнээр биш Монгол улс өөрөө үндэснийхээ энэ уул уурхайн биржийн үнээр амнат болон бусад суурьа тооцдог болох хэрэгтэй.
Энэ бол энэ одоо уулуурхайн хуулийн үндсэн зорилго байсан. Одоо бид зөвхөн төрийн өмчийн компаниуд нь болохоор одоо Эрдэнэс тавталгаа болон орон нутгийн тавталгаа Монголынхаа үндэснийхээ биержийн үнээр амнат суурь тооцдог. Хувийн компаниуд нь болохоор хятадын биержийн үнээр тооцдог байж болохгүй. Бид уулуурхайгаа дэмжиж, уулуурхай дээр одоо өссөн үзээгүй ойрын хугацаанд тогтож байгаа бол энэ салбараа одоо энэ одоо үнэгийг л бид нар одоо улмал дэмжиж тархалуулах ёстой биз дээ. Тийм ээ тэгжээж л энэ одоо сайл өгнө. Тэгэхгүй ингээд бүгднийг татаж унгаачаад ялангуяа одоо үн унтсан өрсөлдөх чадвар нь одоо багассан байгаа ийм үед одоо энэ Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа нэгэн компаниудаа бүгдийг татаад унахч болохгүй. Тэр нэр зааж яриад байгаа жишээ нь MCS компани одоо хүртэл одоо босхын даваагүй байна. Тэр одоо энэ амнатын шинэ дүрмийг одоо эдэлж эхлээгүй байж. Энэ чинь 1-2 компанид зориулж гарсан зүйл зохицуулт биш. Энэ бүхий л одоо манай уулуурхан компаниудад зориулж гаргасан бүгдэнд нь боломж өгч байгаа ийм зүйл. Тэгэхээр төсвийн орлого нэмэгдэнэ гэхээр айгаад уурлаад байдаг ийм гишүүдийг би ойлгохгүй. Ийм төрлийн төшөө байж болох уу? Монгол улсыгаа одоо Монгол улсын зээлжих зэрэглэл сайжраад явж байгаа шүү гэдгийг 12 жилийн дараа буцаж одоо алдсныгаа олж авлаа гэдгийг бид нэр өөрсдөө биш олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог компаниуд зарлаад яриад байхад яг эсрэгээр нь Монгол улс дефолт болох ч байна. Монгол улсын валютын нөөц байхгүй болж таа гэж ярьдаг ийм Монгол төрлийн төшөө байж болох уу? Одоо Монгол хүн гэж одоо үнэмшигт бас бэрх болж ирж шүү. За ийм л зүйлүүд байна да. Баярлалаа.